таны утсан дээр хэн нэгэн зөвшөөрлгүйгээр аппликейшн татаад байна уу? Энийг та бүхэн захирамаар байгаа бол энэхүү бичлэгийг үргэлжлүүлээ үзээрэй. Тиймэр байгаа бол Settings руу ороод өөрсдийнхөө Apple ID руу орно. Энэхүү Apple ID руу орсны дараад нь Media Purchases гэдэг хэсэг рүү та бүхэн орно. Энэ дээр Password Settings гэдэг рүү дарна. Эхний хэсэг дээр Always Require Password буюу юу ч татсан password шаардах гэдэг хэсэг байгаа. Дараагийн хэсэг нь болохоор татсны дараа 15 минутын дараа шаардах гэсэн. За энээр мэдээж яриг эхний хэсэг байнгын password шаардах гэдэг дээр та бүхэн сонгоснороо танаас өөр бусад хинч таны утсан дээр төлбөртэй болон төлбөргүй аппликейшн татах боломжгүй байгаа. Харин хүүхдэд зориулсан яг хүүхдийнхээ хэрэглэж байгаа утас, iPad, магадгүй MacBook дээр та бүхэн тэрхүү аппликейшнийг авмаар байгаа бол Family Sharing гэдэг дээр та бүхэн дараад Purchase Sharing гэдэг хэсгээр дарна. Энэ дээр та бүхэн анхааруулхад энийг setup хийхин тулд эхлээд 3 хэсэг гарч ирнэ. Энэ дээр за гэр бүлийнхаа хүнийг нэмэх үү, ямар карт нэммээр байна гэх мэтлэн асуултуудыг асуугаад энэ хүү хэсэг орж ирэх байгаа. За энэ дээр та бол үндсэн organizer буюу танд хамгийн бүх хэрэг нь байгаа. За тэгээд энэс доошоо гэр бүлийн гишүүдийн листүүд гарч ирээд за магадгүй том охиндоо за бага хүүдээ тус нь iPod та бүхэн худалдаж авах байгаа бол тэрийгэ дараад за яг юун дээр нь гэдгийг сонгоно. Жишээлбэл утсан дээр нь за iPad-н дээр нь тэгээд тэтгэр хүүхдүүд маань аав ээжийнхаа зөвшөөрлөлтөөр аппликейшнуудыг татах боломжийг өгдөг байгаа. Өнөөдөр та бүхэнд хэрхэн өөрийн утсан дээр пассвортыг суулган танаас бусад хүмүүс төлбөртэй болон төлбөргүй аппликейшнуудыг татаж болдоггүй талаар демог хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байл. За энэ эдэн дээр текст аль сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд YouTube сувгымаа subscribe дарж энэ хөгжлийг хэрэгцээтэй хүмүүст нь харгуйд тараагаарай. Өнөөдрийн бичлэгийн яриад хийсэн заяа хөгжим бэлжи хадмал цэндэ фактыг шалгасан Жолинер байлаа.